Анх яаж яваад те яг ийм одоо урлагийн гэх юм уу хипхопын ийм чиглэл рүү орцсон би хөл алхацсан. Би эхлээд ерөөсөө өөрийгөө бүр зүйдлж байгаа байхгүй. Rocket Bay. Би өөрийгөө эзэж амир болно гэж боддогсон. Өөртөө л өөрсдөж байна. Нэг өдөр хаан байсан. Тухайн үед нөө зах зээл байгаагүй хүүхдүүдээс ордог шүү дээ. Ийм урлагийн хүн болж болохгүй шүү гэдэг ч юм уу те. Би бас нэг зураг сонирхолтойсэн багтаад өнгөд зураг сонирхолтой ангууд ирээдүй байхгүй юм шиг санагдал те. Зураг одоо яаж мөнгө олох хоол олж гэдэг. Passionate юмнуудаа ерөөсөө хойшоо хайцсан уу яахгүй. Яг тэр үе бол. Өөрийгөө өгөлдөг болно гэж бодож байгаа байхгүй. Рэпер болно гэж бодож байгаагүй. Дондоо юм яваадсан. Компьютер график, анимашн руу орсон, маркетинг руу орсон. Тэгж явж байгаа санамсаргүй нэг Америкт байж захтай. Асуулт байтал гэдэг хоорондоо таарад биеүлэгээ дийсэлт нэг тийм интернетээр доромжлон гэсэн үг шүү дээ. Ухаалгаар доромжлон гэх юм аашаа. Тэр сони бил шүү. Анх удаа өгчөж байгаа. Тэгэл битсэн ямарчсан. Тэгвэл бас нэг юм орж ирээд. Тэгээд рэп байтал гэдэг нь өөрөө бас нэг толгоос авижлуулах хэрэгтэй. Зүгээр ингээд доромжлоод тахгүй шүү дээ. Надтай таарсан хүнийх нь өмнө хийсэн үгийг харангуйтаа тэгж чигээ бичдэг юмыг нөлөө уншдаг нөхөр байгаа байхгүй. Тэгээд уншчаа тэрэн дээр нь ингээд хийдэг. За энэ миний бичсэн юмыг унших юм байна. Яалтчгүй тэгсэн майнд гейм болцсон байгууд ялаад гараад ирсэн. Тэгээ итгэлтэй болоод байгаа байхгүй цаачаа. Тэгээ төрүүлчихэж шүү дээ. Тэгээ нөгөө тэмцлэндээ. Тэнгүүт за ерөөсөө дуу хий. Тэгээ дуу хийгээд өгсөн чинь мэдээж ай хэрэгтэй болно. Дуу хийгээс өмнө ай хэвээр байна гэж бас аяаруу оруулаа. Хинээс та одоо хамгийн анх юу гэдэг имиж хийсэн хин сонсогохыг одоо хүсэж ирсэн бай одоо. Нэг тэгж яагаагүй. Яагаад тэгэхээр өөрөө хийж байгаа юм аа яг дараа нь гарах үр дүнгийн өөрөө ингэж харцсан байсан болохоор яг тэр хүнд ингэж санал аваал те энэ ямар болж гэж тэгж тавиагүй шүү дүрсгээл. Дөнгөж чи хамгийн инспирэшн авсан Eminem байгуул яалтчгүй нэг юм сурсан школ нэг байхгүй тийм. Тэрнээсээ гарах гэж бас нэлээд үтсэлтэй. Техникли ийм чанартай ингэж бүтэхстэй хийж чинь. Тэгээд дараа нь өөрийгөө олчдаг байхгүй тэндээс чинь. Дууны өгнүүд дээр би бас асуумаар байд юм л да. Яагаад заавал одоо ийм хөвтэй үед эсвэл тэгж хүн хомдож ирсэн юм бэ? Би тийм их гомдлоо дуу байд. Чи медог сонсч ирсэн үү? Ер нь бол хайлт сонсч ирсэн. Хайлт сонсч ирсэн. Ер нь сонсч ирсэн. Сонсч ирсэн. Тэгээд ерөнхийдөө тийм гомдлсон юм бол нэг байхгүй шүү дээ. Ерөнхийдөө үнэн мэдрэмжээ дууссан юм ганц хоёр юм байна. Өөрөө юу хиймээр вэ тэрийг л хийдэг юм биш би яг тэгж яах вэ? Дутагшин хүн чинь депресс тэр одоо тэрийг яаж тайлт юм бэ? Тэрийг бол шууд л хөгжим болгочихдаг гэсэн л та. Онгод орчдөг гэсэн шүү дээ. Депресс чихэр. Намайг нэг эмхтэй хүмүүс шиг нэг үзээ ядсан дуу. Яг ясан дээр болохоор тийм дуу бол байхгүй. Эрэгтэй хүний муухай зан чанарыг гаргасан дуу бол байна. Хитрхи хүн гэдэг дуу байдаг шүү дээ. Яагаад энэ дууг зохиох болсон юм бэ? Цэвэр мэдрэмжийн л дуултай уусаа. Мэдэрсэн зүйлийн тухай дуу. Цэвэр нөгөө зөвөрлөл байхгүй. Клип нь болохоор цэвэрлэл тэр мэдрэмжийг зөвөрлж байгаа явц. Миний арга барил концепт л та. Мондөг битмейкер бол би биш. Сүртэй мондөг болоод амраа юм зохиос юм байх. Кино шиг харагддаг. Тийм байдлаар бичих юм байна сонирхолтой. Зохиомжтой. Тэр нь дүрслэлтэй. Бүх юм нийлээд яг тэр концептэд гаргах зорилготой. Зохио шиг болох. Тийм яг л нэг юм зохио шиг. Нэг чаддаг юм хийгээл хөгждгүү гэдэг шиг тэгэл өөрөө бас жоохон ядаргаатай шүү дээ. Нөгөө үгүй гэж хэлэхсээ нэг хичдэггүй жоохон таалагдахгүй юм байл. Тэгээд үгүй хэлчихдэг болохоор. Writer's block гэж юм байдаг шүү дээ. Гацалт гэдэг. Тийм юм гарсан. Гэхдээ тэр нь бол шалтгаантай. Санаа хаанаас төрдөг юм бэ? Ихэнхдээ. Санаа бол өстой хаанаас ч хамаагүй төрдөг. Бүх юм дээр айн боддог нэг өвчтэй болсон юм. Хүм үг хэлэнгүүд нөөдөөс нь нөр аймын бодцсон сууждаг ч юм уу. Тэнгүүд ягаад чи forest гэдэг forest гэдэг сонсогдоод forest camp гэдэг чи өөр инээд үзсэн. Тэрийг заавал дуулах юм. За ийм дуу гарах юм байна гэдэг юм би бодцоод тэр нөлөө зүйлний яг задлаа дуулгачихсан. Өөрөө хөгжим хийж ирснээс хойш дуу сонсох байсан. Subconsciously ч юм уу сонссон юм хүн ингээд өөрөөр дуу хэлж шууд блок гэсэн 100%. Ингэж хэлвэл ухаантай харагдчихна гэж юусэн боддгоо л туршлага л ах гэж би бодод. Тэглээ юмыг ер нь үзэхдээ ч юм уу дуу сонсохдоо ч юм аюу шүүмжлэлттэй ханддаг өөрөө. Хүүхдүүд ингэж сонсоод хахаар эцэг эхчүүдэд нь би нэг бодох юм одоо жоохон дургу гэдэг байна. Хүүхд яагаад ийм сонсоход энэ сонсох ясгүй шүү дээ. Би үс анханасаа тийм хүүхдэд тэзээ зориулсан дуу хийж байгаа. Би ямар гал авч шүү дээ. Тэгэхээр чамд хариуцлага оногдож чинь те өгмөөгөө бодмоод те одоо тийм дуу хийж болохгүй одоо дандаа солонгийн тухай дуулмод гэдэг юм. Тиймэрхүү саналууд ирдэг байхгүй. Би ч одоо яхаар энэ ч миний хариуцлага биш шүү дээ. Би өөрийнхөөрөө байж аж миний нурам бүтээл сайн гарна гэхээс би ингээд энэ тэндээс хашлт ингээд авах юм бол ингээд юм гарахгүй. Би өөрийнхөө хийх ёстой юм. Үнэхээр би буруу юм хэлээд бол хүүхдэд битгий сонс. Анхаарал тавь. Юу сонсож байгааг анхаарал тавь. Тэгэхээр энэ дотор бол хүүхдэд зориулсан дуу байхгүй. Нэг таны найз охин уу? Тийм ээ. Анх их нэртэйгээ танилцж байхад ямар хувцастай байсан бэ? Ийм асуулт бол асуухгүй. Баярлаа.
ганцаараа байна уу? Одоо гэр бүл зохиож гин үү? Хизээ аа болох уу? Одоо найз хүнтэй. За болох ч сайн мэдэхгүй. Аа болохыг бол яраагүй л. Миний амжилт хизээч би дургиж чадахгүй том зай би Ямар ч явдаг цаг өнгөрсөн шүү дээ. Ер нь аа болоод ийсэн. Одоо маш яаж өөрчлөгчний том өөрчлөлт бол ер нь даркрахаа болсон. 2 хоног л хүүхдэд твэрхгүй ингээд харахгүй байх юм. Би шууд депрессэн. Би заавал цог байх хэрэгтэй. Хайр миний ингээд ам явж байгаа юм шиг гэж байна. Эрүүл мэндэд илүү анхаардаг болсон. Тамигнаас гараад бол маш удаж чинь хизээ гарснаас санахгүй. Даав нэгэд иргэд нь ингээ хамгаалаад тий. Айгу удаан баймар шүү дээ. 5 жил ч гэсэн илүү удаан байвал гоё ихгүй. Би одоо ааваасаа урт насалт авч байгаа байхгүй. Тий. Тэгэхээр ч сайн байгаас тий. Эхнэрийг ингээл хараад өргөдөх юм байна штэ. Хүмүүс төрсөн үед ч бас амар баг шүү дээ. Жохон ч гэсэн нөгөө нэмэр болох гал бас нэг жохон зовлонгоос нь жохон ч гэсэн болцсон. Яг хинт зориулсан юм бэ? Дуу ингээд рэпер байснаа яг кино руу орох болсон юм бэ? Яагаад ийм сэтэл үүссэн юм бэ анхнаасаа? Хинт зориулж байгаа бол монголчууд бүгд л зориулж байгаа юм. Хүүхдүүд биш. Хүмүүс болохгүй юм ийг ингэж хьюмортой хүрхлээр нөгөө өнгөрч аяга ойлгоод байгаа. Зүгээр ингэж шүүмжлээ хэлэх чинь ингээд өнгөрөөгөл тэгвэл болоод өнгөрч чинь. Онц дүм 2 жил дараалж хийсэн. 2 сизон бүтэн хийсэн. Одоо болохоор компьютерийн тоглоом дээр ажиллаж байгаа учраас хөгжмөрөөр орж амжихгүй багт. Миний хувьд бол entertainment-ийн хаан бол тоглоом байхгүй өөрөө. За бүх юм байгаа. Татарч. Чиний хайртай 48 цаг дагуулж явсан гол дүрчлэг өгчээд тэр хөгжим нь ингээд уянгалаад байж хад чи өөрөө өөлөхгүй байх уу яах уу. Тэгээ тэр филинг гэдэг чи өөр хүний амьдралаар амьдрна гэсэн. Өөр хүний амьдралаар амьдрах гэсэн. Чи амар сериусны хүлээж авч ингэж яриад байна уу? Эсвэл нэрнгэсээ компьютерийн дүртэй амар холбогдсон юм. Чи бүр хайрлна тэр дүрийг яадаг тэрийг чи өөрөө тэнд явж байгаа учраас. Тэгээ тоглоом гэдэг гоё мдээгүй учраас янз юм ярьдаг хүмүүс байгаа шүү дээ. Дургу эсэргүүцдэг. Гэхдээ Ямар ч гоё юм байсан. Тэрэндээ донтоод ингээд яах юм бол тэр чинь муу зүйл болж байна. Тайтгарлч юм тий. Тийм зүйл олгож чадах зүйл байхгүй. Бас толгой хөгжүүлэх юм тийм хүү зүйлүүд бас байгаа. Рефлекс хөгжүүлэх юм. Энэ бол хүн бол ямар ч завгүй байсан тоглох зав заавал гарах хэрэгтэй л гэж байна. Үнэ. Бүгдийн өөрөө юмаа өөрөө хийхэр чи хүн чинь сүултээ нөгөө нэг илэгдээд эхэлж байгаа. 3 цамаг бүх юмаа ингээ баддаг. Тэгээд ихлээр жоохон сүултээ жоохон залхаад ирдэг. За хөгжмийн талантыг чинь бол мэдчихэж байгаа шүү дээ тий. Мэдчихэж байгаа шүү дээ. тайланч шүү дээ. Дахиад нөгөө филингийн юмаа хийх юм гээд бодглохлоор тэр амар хэцүү. Хөгшөрхөөсөө өмнө дахин бүр ингэж big comeback хийж big music гарч ирэхгүй юм уу? Тэр байж болно. Тийм төлөвлөгөө байна уу? Тэгнэ. Хөгшрүүд дахин яриад байх гайгүй. Комент уншдаггүй юу? Маш Тэрээс үлээж явдаггүй. Serious хүлээж авах. Угаасаа нөө их амар няам хийдэг болохоор. Ер нь юм үзэж харжээ л гэж. Ер нь сайн чанартай юм үзэж харжээ тий. Дурлаг хийдгүү маа гэх. Тий хийдгүү маа гэхэд зүгээр юм үзэж харж сонирхчээ тий. Өчнөө цаан чинь зөндөө гоё ертөнц байна. Өөрийгөө ол гэж хэлээ да.